Өнөөдөр би шинэ микрофон авсан. Тэгээд бичлэгийн хамгийн сүүлийн яагаад авснаа тайлбарлана. Тэгээд хэдүүлээ unboxing хийцгээе. За хай. Өнөөдөр би шинэ микрофон авсан байгаа. Тэгээд хэдүүлээ unboxing хийцгээе. За энэ би дахиалсан 100,000-ад ирсэн баггүй юу? Тэгээд 7 хоногт л хүрээд ирчих юм лээ. Энэ камер quality амар муу байна тий. Тийм үү те. Захаг байгуул тий. Тийм шүү дээ. За хэдүүлээ би unboxing хийх. За би гаднахыг нь харуулъя. Ингээд яг ийм нэг захиалсан. Тэгээд энэ болохоор YouTube хийх тохиомжтой, ярилцлага хийхэд тохиомжтой, vlog хийхэд тохиомжтой. Тэгээд артлт нь баахан тэгээд энэ зургууд 20 м ингээд зай дамжуулт юм байна. За тэгээд задлаа. Би нэг л захиалсан. За эхлээд задлахад бол нэг юм цаас гарч ирж байна. Энийг би ерөөсөө задлаагүй шүү. Би iPhone барьдгүй. Нөгөө нэг Samsung барьдаг л гэж хэлчихье. Samsung-аас өөр утас барьдаг л та. Гэтэ Samsung гэж хэлчихдэг. Ийм Android залгуур байна. За тэг хамгийн гоё зүйл болохоор микрофон. Их амар гоё юм шиг лээ. Тэг ийм нэг үстэй порлон юм шиг байна. Амар зөвлөн. Бичлэгэн дээр нэг холигтой харагдахгүй. За би ямар ч энд ингээд бод зургийг оруулчихъя. Яг юм байна. Тэмдэг л юм таалагдж байна. За одоо болохоор би яагаад мик асмэ гэдгийг танд хэлье. За яагаад тэгэхээр одоо миний өмнөх микрофон биш би одоо өмнөх бичлэгэн дээр зүгсэн. Энэ микээ би ингээд бичлэгээ эдит заах зур ингээд яасан баггүй эдитлсэн баггүй. Сэнжимэд саргид сонсогдоод гацаад байгаа юм шиг сонсогдоод тэгээс надад таалагдаагүй. Тэгээд би шинэ мик авах шийдсэн. Уусаа шинэ мик авъя бодсон. Тэгээд энэ микийг сонгож авчихъя. Ямар ч юм надад амар таалагдж байна. Тэгээд ямар ч юм бичлэгээ дуусгая. Үтсэн танд болон чамд маш их баярлалаа. Дараагийн бичлэг бол мэдгүй шүү. Тэгээд дараагийн бичлэг хүртэл бай.